Энэ телевизийн гадаад мэдээний хөтөлбөрийн дараагийн хэсэгт зуны Давос буюу Бүгд найрамдах Хятад улсын Дали хотод болж буй шинэ мандатлагчдын 17 дугаар чуулга уулзалт буюу Дэлхийн эдийн засгийн форумыг онцолж байна. Энэхүү асуудлыг ярилцах зорилгоор студид эдийн засгийн ухааны доктор өрсөлдөх чадвар эдийн засгийн бодлогын судалгааны төвийн захирал утгачлог хүрээд байна. Танд баярлалаа. Автаа мөрлөнө. Баярлалаа. За тэгээд асуулт шууд оръё доо. Энэ чуулга уулзалтаар Хятадын ерөнхий сайд Хятад улс эдийн засгийн чиг хандлагаа өөрчилж одоо уламжлалт аж үйлдвэрийн салбараас илүү инновац технологид суурилсан эдийн засгийн салбаруудыг хөгжүүлнэ гэж зарласан. За энэ манай Монгол улсын эдийн засагт ямар боломж болон эрсдэл үүсгэж байна вэ? Та энэ талаар бодлоо болцооч. За Хятадын засгийн газраас бол ер нь сүүлийн үед энэ ногоон эрчим хүчээр одоо дэлхийд тэргүүлэх тийм зорилго тавьчихад байгаа. За дээр нь одоо өөрсдийнхөө үндэсний мөнгөнд тэмдэгт болох юаныг дэлхийн хэмжээний валют болгохтой доллартай өрсөлдүүлэх ийм бодлого баримталж байгаа. За дээр нь одоо Хятад гадаад валютынхаа нөөцийн одоо 7%-ийг Америк доллараар бүрдүүлдэг гэсэн бол ойрын хугацаанд $9 болгож өсгсөн. Удахгүй дэлхийн жишг рүү ойрт болохын тулд 20% руу болгох гэж байгаа. Тэгэхээр гадаад валютын нөөц нь одоо 3 их найд одоо доллартай тэмцэх хэмжээний нөөцийнхөө 20%-ийг одоо талтаар бүрдүүлнэ гэхээр ямар их хэмжээний мөнгө болох вэ? За энэ цаана одоо юу байгаад байвал одоо Хятадын засгийн газар бол Хятадын эдийн засгийн хамгийн орчин үеийн Хятадынхаа үндэсний мөнгөнд тэмдэгтийг дэлхийн хамгийн хүчрэхэг бол валют болгох сонирхолтой байгаа. За тэгээд мэдээж тэр эрчим хүчний шилжилт гэж яриад байгаа. Одоо сэргээгдэх эрчим хүч рүү орж байна. Хиймэл оюун ухаан руу орж байна. Эний цаана одоо дэлхийд даяар critical minerals гэж яриад байгаа тийм чухал ашигт мултмалын эрэлт бол эрс өснө. Манай улсын хувьд ямар боломж гарч байна гэхээр манай зэсийн экспорт бол нэг хэсэгт их сайн байх нь байна. Одоо үнэ ч гэсэн өндөр байх нь. Энэ бол манайд маш том боломж. Гэхдээ нөгөө талдаа эрчим хүчний нүүрсний экспорт жоохон буурч магадгүй. Яагаад гэвэл одоо Хятад сэргээгдэх эрчим хүчний их үүсвэрийг ашиглаад одоо нүүрсийг галдаг, нүүрс түлж одоо эрчим хүч гаргадагаас айлхаар татгалзаж байгаа. Гэхдээ мэдээж зуны халуун үед бол Хятад одоо салхигүй үед ч гэдэг юм уу те нүүрсээ түлэх учраас бас тийм айхтар сөрөг нөлөө бол үзүүлэхгүй байх. Тэгэхээр манай улсын нүүрс экспортлогчд бол аль хор өөрийн өртгөө бууруулад тээврийн зардлаа бууруулад ингэх юм бол эрчим хүчний нүүрсний хувьд бол боломжийн ирээдүй байгаа гэж харж байгаа. Гэтэ энэ бол мэдээж хязгаарлагдмал. За когч нүүрсэн дээр бол бас боломжийн байх болов уу гэж бодож байна. Яагаад гэвэл когч нүүрс маань зөвхөн эрчим хүчний үйлдвэрлэлд ашиглахгүй байгаа. Энэ бол илүү гангийн үйлдвэр барилгачлалт тэ ингээд одоо шинэ аж үйлдвэрийн төвүүдийг барихад хэрэгтэй тэр материалуудад ашиглагдах учраас бас орчин үеийн хийм технологийн үйлдвэрүүдэд ашиглагдах учраас ер нь манай нүүрсний экспорт бол гайгүй боломжийн байх болов. За эрсдэл талдаа болохоор манай улс ингээд зөвхөн зэс нүүрс хоёроос хэд хараат болчихж байна л да 90 орчим хувь нь. Тэгээд тэр нь бараг л одоо өвөр Монголын зах зээлд нийлүүлэгдэж байна тийм ээ. Тэр ганц хоёрхан бүтээгдэхүүнээс хэд хараад дээр нь цорын ганц худалдаа өгч зах зээлээс бас хэд хараат болохоор маш том эрсдэлтэй. Тэнд ямар нэгэн зүйл боллоо үн буурлаа гэхэд бид нар ингээд орлохгүй сууж байна. Тийм учраас яг ирээдүйд бол бид нар газрын ховор элементүүдээ ураануудаа илүү ашиглалтанд оруулаад энэ чиглэл рүү хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй гэж бодож байгаа. Энэ хиймэл оюун ухааны хөгжил нь сэргээгдэх эрчим хүчний хөгжилтэй холбоотойгоор Хятад бол асар хэмжээний мөнгийг ийшээ хөрөнгө оруулалт хийж байна. Тэгэхээр биднэрт бол одоо энэ хөрөнгө оруулалтаас өөрсдөө хөрөнгө оруулалт татах, ер нь дэлхийн нийтийн хөгжилтэй ойртох энэ боломжууд уламжлал гарч ийн л гэж харж байна л да. Тэгэхээр энэхүү чуулга уулзалтад дэлхийн 100 гаруй орны 1700 улс төр бизнес шинжлэх ухааны салбарын лидерүүд хүрэлцэн очсон. За тэр дотор Монгол улсын ерөнхий сайд учрал тэргүүтэй төлөөлөгчд очсон. Тэгэд өчигдрийн мэдгдлэр бол Монгол улс болон Бүгд найрамдах Хятад улсын хооронд ашигт малбарын боловсруулах үйлдвэрийн салбарт хамтарч ажиллана гэсэн ийм тохиролцоо хийсэн гэж. Тэгэхээр яг ашигт малбараа бид нар зөвхөн экспортоо зогсохгүй нэмэн үртэг шингээгээд Хятад руу экспортлох тал дээр хийх боломж байгаа вэ? Яг одоогийн төвшөнд бол
яг бидэрт нөөц байгаа. Гэтэ манай татвар роялтины бодлого маань боловсруулах үйлдвэрүүдийг бол дэмждэг. Одоогийн яг ингээд яг яриа өөр хэрэг. Хуулийн орчин дээр бол аль болохоор түүхийгэр нь гаргах нь ашигтай байхаар тийм татвар роялтины бодлоготой байгаа. Тэр үнэхээр бид нар одоо эндээ түүхийдээ боловсруулах гэх юм бол эхлээд Монгол улс дотооддоо гэрийн даалгавар хийх хэрэгтэй. Тэрний яг үхээр одоо боловсруулах үйлдвэрүүд төр ингээд давхар амнаатай аваад байгаа тэр роялти. Уул уурхайн салбарын бол бусад салбартай харьцуулахад харьцангуй өндөр татвар төлдөг. Дээр нь бусад салбарт огт байхгүй одоо роялти буюу ашигт малтмалын нөөц зөрчлийн төлбөр төлдөг. Ингээд өртгөн нэлээд өндөр болчоод байхад дээр нь боловсруулах салбар дээр нэмээд амнаа төлөх болчихдог. Тэгэхээр ингээд давхар асар их ачаалттай болдог учраас ашиггүй идэг. Ашиггүй болохоор хөрөнгө оруулалт орж ирэхгүй. Тийм учраас одоо нэлээд зоригтой одоо ядаж тэр давхардуулаад байгаа тэр шудраг бас амнаатыг байхгүй болохоос эхлэх болов. Сая бас мэдээ үзэж яхад манад нэг юм батарей те цэник хөрөмтлөөр бас барихаар болж байна гэж байна. Тэр компани болохоор ер нь бол дэлхийд тэргүүлдэг юм байна. Үйлдвэрлэлийнхаа хэмжээгээр. Тэгээ яг инновац одоо бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн чиглэлээр бол Америкуудтай л өрсөлддөг тийм том компани юм байна. Ер нь бол дэлхийд топ компаниуд нэг. Тэднийх бас манад орж ирнэ гэж одоо зарласан байлээ. Энэ бол сайн хэрэг. Тэгээд ер нь бол иймэрхүү форумд орж явах нь одоо зүг гэж би харж байгаа. Ковидын өмнө бол одоо түүхийн эдийн үн аливаа бүтээгдэхүүний үнийг бол ер нь зах зээлийнхаа зарчмаар бүх юм шийддэг гэсэн тийм эргэлт ямар байна, нийлүүлэлт ямар байна. Эрэл төсөөлөх юм бол дагаад үн өсчдөг гэсэн. Одоо н ковидээс хойш ялангуяа Орос Украины дайнаас хойш бол одоо энэ дэлхийн зах зээл дээр үнийг юу тогтоогод байна гэхээр том гүрнүүдийн бодлого тогтоож байна. Одоо жишээлбэл хятад асар их хэмжээний алт худалдаж авдаг ч юм уу те. Трамп болохоор одоо зэсийн импорт дээр тариф 50 гээл тавихгүй гээл 50 25% гээл одоо сарын тур хэдэн ч удаа мэдээлэл гаргаж байна. За дээр нь одоо энэ дизелийн нийлүүлэлт, хөрөнгө хүчлийн нийлүүлэлтээр асар чухал холбоотой одоо үүрэгтэй ормосын хоолой гэдэг байгаа тийм. Нямд хаагдсан байсан, саяхан нэгдсэн. Тэгээ энэ одоо миний сүүлийн үед тоолол би бүр тоогоо алдсан. 36 удаа нэгдээд 36 удаа хаагдсан. Өнөө өглөө дахиад хаагдсан. Тэгсэн. Хаагдсан. Тэгэхээр энэ юу хэлээд байна гэхээр ер нь энэ геополитикийн бодлого, дэлхийн одоо улс төрчдийн бодлого бол дэлхийн эдийн засгийг одоо илүү их нөлөөлдөг тийш ордог болчихжээ. Тийм учраас одоо манай улс бол иймэрхүү одоо бүс нутгийн болон дэлхийн олон улсын хэмжээний санаачлах дээр бол чуулга улсад дээр бол идэвхтэй орох хэрэгтэй. Тэгээ ер нь бол одоо хятад улс бол энэ Аз намхан 7 бүс нутагта өссөн өсөөгүй хамгийн том худалдаа авахч болчихлоо. Дэлхийд дээр байгаа түүхийн эдийн 50-60% нь худалдаж авч байна. Тэгэхээр энэ том өршөлтөөгөө бол эдийн засгийн хувьд одоо маш сайн харилцаатай, хөрөнгө оруулалтын хувьд харилцан ойлголцох нэг чухал гэж харж байгаа л да. Тэгэхээр миний сүүлийн асуулт яг таны дөнгөж сая дурдсан худалдаатай холбоотой. Тэгээ одоо саяхны хүртэл дэлхийн худалдааны байгууллагын хилцээрийн дагуу улсууд харьцангуй бага тарифтайгаар хоорондоо худалдаа хийдэг байсан. Тэгэхээр Трампаас хойш энэ систем бол алдагдсан. Улсууд тарифаа өндөрсгөж, квот тогтоож, дамжин өнгөрүүлэхийг зөвшөөрөхгүй байна те. Энэ нөхцөлд Монгол улсын экспортоо нэмэгдүүлэхийн тулд хөрш хоёр оронтойгоо чөлөө худалдааны хилцээр хийх шаардлагатай юу? Ялангуяа энэ ашигт малтмал чухал одоо critical mineral гэж ярьж байгаа энэ салбарт энэ бидний чухал уу? Тий, одоо өөр бидэрт гарц байхгүй юм л да. Тэ бид нар далаад гарцгүй ердөө хоёрхан хөрштэй одоо хилдэг. За нэг хөрш маань одоо ингээд юу дайн мөргөлдөөний улмаас олон улсын 20 арга хэмжээнд орсон. Нэлээд хүнд байдалтай байгаа. За нөгөө хөрш маань болохоор одоо энэ одоо Америкаар тэргүүлүүлсэн гэх юм уу да. Дэлхийн худалдааны байгууллага дээр жоохон шүүмжлэлтэй ханддаг. Тэгээд өөрсдийн гэсэн интеграцийг бий болгохыг сонирхож байгаа гэж би харж байгаа. Ялангуяа тэр ASEAN-ы орнууд гэж ярьдаг тийм. ASEAN-ы орнуудтай тусдаа ийм интеграцид орж байна. Япон, Солонгос хоёртой тусдаа интеграцид орж байна. Тэгэхээр энэ одоо манай урд талд одоо яг цэвэр Аз намхан далайн гэсэн том одоо блок гэх юм уу интеграц үүсэж байгаа үед бол бид нар ийшээ одоо хандхаас өөр сонголт байхгүй л дээ. Тэгжээж бид нэр хөрөнгө оруулалтынхаа орчныг сайжруулна, хөрөнгө оруулалт татна, бүтээгдэхүүнээ борлуулж чадна, дээр нь одоо боловсруулалтын түвшинг ахиулж чадна.
Яг бол одоо хүссэн хүсээгүй манай одоо экспортлогчдын одоо бэр чадлын суусан гэх юм уу да. Урд нь бид нар Хятадын зах зээлийн маш бага хэсгийг хангадаг байсан. Тийм нүүрсээр одоо л тэргүүлэгч болсон. Тэгээд одоо нэг 13-аас 4 жилийн өмнө бид нар бол өөрсдөө гуйдаг байсан. Тэгээд яг нэг нөгөөлөх зарим хятадууд ингээд манай дээр техникийн саадлахчлаа гэдэг худалдаа авалт зогсоочдөг ус хитэн сараар. Тэгээ бид нар бас нэлээд хүнд нөхцөл ордог гэсэн. Одоо бол бас байдал шал өөр болж байна. Бид нар яг эргэтгэж худалдаа хийх хэмжээнд одоо л хурж ирж байна. Ягаад гэвэл одоо ялангуяа зэсгийн баяжмлын нийлүүлэлтээр бол манай бас нэлээд тэргүүлэх байр суурьтай болчлоо. Когчх нүүрсэн дээр тэргүүлэх байр суурьтай болчлоо. Эрчим хүчний нүүрсэн дээр тэргүүлэх байр суурьтай болчлоо. Тэгэхээр ингээд чинь давуу тал шүү дээ тийм нэг тал. Тийм. Одоо бол ингээд зах зээлд эзлэх компани ингээд том болчоод бэртаа болчоор бас харилцан эргэтгэгч төвшөнд яг ингээд ижил төвшөнд ярих боломжтой болчихж байгаа. Тэрнээс биш нэг нь ингээд хэтэрхий эрх мэдэлтэй давуу байдалтай байх юм бол мэдээж нөгөө жижиг түншт нь бол байдал бас хэцүү шүү дээ. Бүх юм ойлгуулад байж чадахгүй. Одоо бол бас харьцангуй боломжийн болж байгаа учраас энийг ашиглаад илүү одоо харилцан ашигтай тэгээ дараагийнхаа шат руу орох цаг нь болсон гэж харж байна л да. Студиуд хүрэлцэн ирж санал бодлого хуваалцсан танд баярлалаа. Өрсөнд баярлалаа. Таны ажил амжилт хүсье. За.